байцгаана уу? Солонгоо агшнэ. Бүгдээрээ хамтдаа дэлгэснээс нэгэн зургийг харцгаая. Өөхөө багш Жүүний хоёр маань хоолны газарт очиод хамтдаа амттай хоол идэнгээ маш сонирхолтой зүйлсийн талаар ярьж сууж байжээ. Хүү. Сайн хардаа. Та нар томруулаад хардаа. Өөхөө багшийн шүдний завсар нь мах орчихсан байх шүү дээ. Жүүний үүнийг хараад дотроо маш их шоолж инэв. Хүүе. Өөхөө багшийн шүдний завсар мах орсон чи ямар инээдтэй харагдсан юм бэ? Нэг шүд нь унтсан юм шиг харагдаад байх юм. Өөхөө багш харин үүнийг мэдэхгүй шүдээ бүр том гаргаад ярзаатлаа инээнгээ олон зүйлийг ярьж байв. Жүүний дотроо заа байз. Энэ инээдтэй төрхийн багшид яаж хэлэх вэ? Эсвэл хэлэхгүй чимээгүй явчих уу? Чимээгүй өнгөрчгөр чи олон хүн хараа бүр ч их шоолно штэ. Бүр ч олон хүн шоолно штэ. Ер нь хэлий. Яг энэ үйл явдал шиг Библиэлд аавынхаа ичгүүрт байдлыг нууж далдалсан хоёр хүү болоод аавынхаа ичгүүрт байдлыг хараад шоолж шогорсон нэг хүүгийн талаар Библиэлд бичсэн байдаг. Бүгдээрээ тэр түүхийг хамтдаа хайж уншицгаах уу? Эхлэл номын 9-р бүлгийн 20-с 23 дахь ишлэлийг багштайгаа хамт чангаар уншъя. 3 Нова газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод майхан дотроо нүцгэн байв. Эцгийнхээ нүцгэн байгааг Кананы эцэг Хаам хараад гадагш гарч хоёр ахтаа хэлжээ. Шем, Яфет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд ард тишээ ухарсаар эцгийнхээ нүцгэн бид нөмргөөд нүцгэн байгааг нь харахгүй тул нүүр буруулав. Амен. Өнөөдрийн Библийн гол дүрийн батар хэн байх нь вэ? Нова. Бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт Ноагийн хөөгч авдрын тухай үзсэн тийм ээ. Маш олон амьтдыг хөөгч авдартаа оруулаад тэгээд яасан бэлээ? 40 өдөр 40 шөнө бороо орж ус татарсны дараагаар Ноагийн гэр бүл хөөгч авдарнаас гарсан байгаа тийм ээ. За. Нова маань хөөгч авдраас гарсныхаа дараа ямар ажил хийсэн гэж бодож байна? Газар тариаланч болсон байгаа. Газар хаглаад, үр сулгаад, төрөл бүрийн ногоо, төмөс, ловон, манжин бас төрөл бүрийн жимсний моддыг хүртэл Нова тарьсан байгаа. Новагийн мэргэжил газар тариаланч болж өөрчлөгдөжээ. Түгээрч барахгүй Нова газар тариалангийнхаа хажуугаар усан үзмийн мод тариалсан байгаа. Вау, усан үзмийн модных нь усан үзм нь ямар гоё том ургаа вэ тийм ээ? Харахад л арааны шүүс асгармаар гоё харагдчихэ. За байз. Энэ усан үзмөрөө сайхан даршилж агаад дарс олгоно. Амттай ахта ингээд Нова маань өөрийнхөө гараар тарьсан усан үзмийн модныхоо усан үзмээр дарс хийсэн байна. За тэгээд маш олон хоногийн дараа нөгөө усан үзмийнхаа дарсыг ваарн тэгээд амсаж үтсэн байна. За амтан ч нэлээ гайгүй болсон баха. Угаасаа усан үзм маш гоё амттай том ургасан юм чинь шүүс нь бол янз юм биз? Нуугаад үзнэ. Ваа, үнэхээр сайхан амттай болжээ. Ямар сайхан юм бэ? Дахин уумаар санагдчих шүү. Юу вэ? Толгой жоохон эргээд ах чинь. Юу вэ? Газар тэнгэр хоёр нийлээд байна уу? Энэ шалчин миний өөдөөс босч ирээд ах юм. Тэгсэн ч гэсэн сайхан байна. Сайхан бай, сайхан амттай. Дахиад жоохон уучих юм. Ингээд Нова маань усан үзмийнхээ дарснаас уугаад хатар нь улаагаад толгой нь эргээд тэгээд унчихсан байна. Нова согтуу болчихсон учраас маш их халууцаад хамаг биеийг халууцаад бүх хувцаа тайлаад гэл сайхан унтчихсан байна. За. Тэгсэн чинь
хаан аавтайгаа уулзах гээд майханд нь орсон байна. Аав хайч юу? Аль майхан руу орсон юм болоо? Хүй би юу харч ба? Хүй хайр сайхан хоёр нүд минь юу харч ба? Ингээ орсон чинь манай аав чи ямар идэвхтэй юм бэ? За энэ ичгүүртэй зүйлийг ганцаар харахад хайр юм аа. Хоёр ахтаа ачиж хэлээ. Ямар идэвхтэй юм бэ? Ингээд хаан маань Шэм, Яфет хоёрыг дуудсан байгаа. Шэм, Яфет! Гараад ирээ! Тойрт дуулгах нэг сонирн байна. За юу болсон юм бэ дүүмэн? Үгүй ээ, урд хожид хизээч олоогүй инээдтэй зүйл болоод оо. Яа, бүр бодхоор л инээд байдаг. Юу юм бэ тэр чинь юу юм бэ? Юу юм бэ? Алийн хорхоо өргөдөлгүй хурдан хэлэлтэй. Юу болсон гэж? Яа. Би сая аавтаа уулзах гээд аавыг майханд очиж чи юу харсан гэж бодноо. За юу юм бэ? Хурдан хэлэлтэй. Хүний хорхоо өргөдөх юм. Хоёр хайр хэд ч хэлэхгүй шүү заа юу. Яа. Бодхоор л идээд үрэх юм. Би аавынхаа майханд орсон чинь юу харсан гэж? Нөгөө аав чи усан үзмийнхаа дарсанд сохтоод чармэд үцгийг хөвтж яах юм. Үнэхээр инээдтэй ёо. Хоёр харсан ч алгаасаа ямар тэнэг харагдгийг би хувцгүй байхаар чинь ёо ямар ч сүрсүүл байхгүй. Чи тэгээд дээр юм нөмөргөө. Гүү бүр инээдтэй санагдаад хоёрт харуулах гадаа. Хүү яарчгүйгээд юу тэр нөмрөг. Хүй. Хаан ч одоо юу ярив вэ? Алив, хойлоо. Өөр хүмүүс харахаас өмнө аав дэргээс очихгүй бол аав маань бүр ичгүүрт орж дуусах нэ шүү. Алив чи дээлээ аваад. За тэгье. Ингээд Шэм, Яфет хоёр маань нэг дээл аваад аавынхаа майхан руу очсон. За хоёлоо нуруугаа харуулж орохгүй болвол шууд орчхоор чинь хоёлоо бас аавынхаа нүцгэн байдлыг харах гээд байна. Хоёлоо буруу тийшээ харж оръё. Ингээд Шэм, Яфет хоёр маань аавынхаа майхан руу буруу тийшээ хараад орсон байна. Тэгээд дээлээ аваад аавынхаа нүцгэн биеийг далталсан байна. За. Одоо ингээд дээл нэмэрхсэн юм чинь аавын маань нүцгэн байдлыг хинч харахгүй. Аав маань сайхан унтаж байна шүү. За хоёлоо явъя да. Ингээд Шэм, Яфет хоёр маань аавынхаа майхнаас гарсан байна. Ноо олон цаг унтаад ноогийн согтуун гараад сэрсэн сайхан унтлаа шүү. Үй энэ одоо хэний дээлвэ? Би чинь нүцгэн байна штэ. Зааж гараа хүүхдүүдээ нүдэ анаарай. Би хувцас өмсөдөх юм. Намайг харж болохгүй шүү. За хувцас өмсчлээ. Энд хэний дээл? Энэ Шэмийн дээл юм шиг байх юм. Шэм, Яфет, хаан, хүүхдүүдээ ороод ир. Аавтаа сэрчгээ юу да? Хаам хайцсан? Хаам ирж явнаа. Аава, та чинь усан үзмийнхээ дарсанд хэд цогтоод нүцгийг хөвтөж байна гэж сонслоо. Тэгээд Яфет бид хоёр тань дээр очихдоо дээлээ нөмөргсөн. Яагаад гэвэл өөр хүмүүс таныг хараа шоолохгүй гэж санаа зовоод бид хоёр нуруугаа тань руу харуулад таны дээр дээл нөмрөглөө шүү дээ. Тэгээгүйсэн бол олон хүн таны майхнаар орж гардаг болохоор таныг бүрч олон хүн шоолох байсан баг та. Тэгээд намайг нүцгэн байгааг хэн төрүүлж мэдсэн? Аава би шүү дээ. Би олж хараагүй бол та бүр олон хүний ичгүүр болох байлаа. Гэхдээ та үнэхээр инээдтэй харагдаж байлаа. Юу гэнэ? Яасан гэрэ чи? Аавынхаа нүцгэн байгааг хараад
Тэр дорн дээл нөмрөхгүй гараа явна гинэ чи. Түгээрч барахгүй. Хоёр ахтаа хүртэл миний ичгүүрт байдлыг ярина гинэ. Яасан задарсан тархив. Ингээд Ноамаг Хамыг маш хүчтэйгээр зэмлээд Библиэлд Хамыг хараасан гэж бичсэн байдаг. Харин өөрт нь дээлээ нөмрөсөн Шем, Яфет хоёрыг магтаж урамшуулсан байна. Тэгээд хоёр хүүгээ юрөөсөн байна. Найзуудаа, Библиэлд Ноаг зөвхт шудраг хүн гэж бичсэн байдаг. Түгээрч барахгүй. Бурхан Ноаг чи бол энэ дэлхийн хамгийн зөвхт, хамгийн шудраг, хамгийн сайн хүн гэж Ноаг тодорхойлох гэсэн байдаг байна. Тэгвэл найзуудаа, зөвхт шудраг ямар ч өөс эвгүй Ноа хүртэл алдаа гаргалаа шүү дээ. Дарсан цогтуураад нүцгэх хөвцсөн тийм ээ. Тийм мундаг, тийм зөвхт, тийм шудраг хүн хүртэл алдаа гаргасан. Тэгвэл бид нар ч бас алдаа гаргадаггүй гэж юу? Багш нь ч бас зөндөө алдаа гаргадаг. Та нар алдаа гаргадаггүй? Бид нар бусдын алдааг харахтаа яадаг вүлээ? Оо, тэр чинь тэгсэн гинэ, шаал тэнэг байгааз. Тэрийгээ тэгчихгүй. Амар мангараа гэд хов ярьдаг тийм ээ. Тэгвэл эсрэгээр нь бүгдээрээ өөрсдөө бодож үзье л та. Магадгүй би ямар нэгэн алдаа гаргах юм бол бусад хүмүүс намайг яах вүлээ? Оо, салангаа өгшөө. Та чи ямар онгойтой юм бэ? Та чи одоо ямар балаа юм бэ? Ингээд ахтаа яадгийг гэд бусад найзууд маань намайг шоолно шүү дээ. Тэр үед миний сэтгэл ямар явах вэ? Үнэхээр хэцүү тийм ээ. Тэр хүн яагаад намайг тэгж ярьж байгаа юм болоо? Яагаад намайг сайн мэдэхгүй ээжж миний тухай ингэж хов ярьж байгаа юм болоо гэд миний сэтгэл өвдөн шүү дээ. Тэгвэл яг түүнтэй адилхан та нар ч гэсэн хэн нэгний алдаа дутагдлыг хараад түүнийгээ бусад найзуудтай хов болгож ярих юм бол тэр найзын сэтгэл ямар байх вэ? Өвдөн штэ тийм ээ. Гомдно, хэцүү байдалд орно тийм ээ. Тэгвэл бүгдээрээ өнөөдрийн Библиэлд гарсан Шем, Яфет хоёр шиг аавынхаа ичхүүр алдаа дутагдлыг нууж дарж өгсөн шиг бүгдээрээ ч гэсэн найзуудынхаа алдаа дутагдлыг дарж мөн тэр алдаа дутагдлыг уучилж байгаагаар нь хайрладаг хүүхдүүд болцгоо. Яагаад гэвэл Есүс ч гэсэн намайг алдаа дутагдaltaй байхад минь хайрлсан шүү дээ. Бурхан эзэн миний бүх гэм нүгэл, миний бүх алдаа дутагдлыг уучлсан. Яг л түүнтэй адилхан бүгдээрээ ч гэсэн би биенийхээ алдаа дутагдлыг уучлж, далдалж, би бинийгээ байгаагаар нь хайрлаж, хүлээж авдаг хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ хамтдаа хоёр хөөрхөн нүдэн анаад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Ноагийн түүхээр дамжуулаад энэ дэлхийн хүн болгон өөр өөрийн гэсэн алдаа дутагдaltaй байдгийг ухааруулж өгсөнд баярлалаа. Намайг алдах үед, намайг унах үед, бусад найзууд шоолж, доромжлох үед, бас хов ярих үед миний сэтгэл өвддөг шиг би ч гэсэн бусад найзуудынхаа алдаа дутагдлыг хараад шоолж, доромжилж, хов ярих юм бол тэр найз маань ч гэсэн өвддөг гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Шем, Яфет хоёр аавынхаа нүцгэн байдлыг далдалж нуусан шиг бид нар ч гэсэн найзуудынхаа алдаа дутагдлыг нууж, далдалж, уучлж, байгаагаар нь хүлээж авдаг хүүхдүүд байлгаж өгөөч. Яагаад гэвэл Есүс та ч гэсэн намайг байгаагаар минь хайрлсан шиг найзуудтайгаа байгаагаар минь хайрлахад тавцлаач. Есүсийн нэрээр залбирангуйлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Шем, Яфет хоёр шиг найзуудынхаа алдаа дутагдлыг уучлаад, найзуудыгаа байгаагаар нь хайрладаг хүүхдүүд болцгоё. Дараагийн 7 хоногт уулзцгаая.